За. Урыг бодоод үзье л да. Дээл урлаа гэхэд төсөөлөлд бүрдэж байж гарт шингэн шүү дээ. Хэдий тийм үү чинээ бодит төсөөлн төдөөж инэ гараар үлдэхэд хэлбэр болдог. Тэгэхээр хүн заавал 2 удаа бүтээдэг гэсэн үг. Гавал тархиндаа 1 удаа, гар орон зайдаа 1 удаа гэсэн үг. Тэгэхээр харилцаа гэдэг бол харагдаж үзэгддэггүй хийн салхи. Тийм биз? Бусадтай харилцахад ажил үйлс бүтнэ. Тиймээс бүтэмжтэй байхын тулд үгийг хэлэх шаардлагатай болно. Зөв цэгцтэй бодлоос зөв бүтэц бүхий үг гарна. Энэ нь сонсоход ойлгомжтой, нүрийн хэлбэр, биеийн хэлэмжээр тодломжтой болж ирнэ. Ингэж тухайн хүнийг ойлгох, тийм үү, ухаарах чадвар өсөх тусам харилцан үйл ажиллагаа амжилттай болно. Тэгэхээр өөрөө өөртөө ойлголт төрүүлээгүй хүн өөрөө л бусадтай хамтын үйл ажиллагаа зохицуулах боломжгүй болдог учраас амжилтгүй амьдрал нь эхэлнэ. Тийм учраас л бодлын цэгцийг олж өөрөө өөртөө гарцыг гаргасан хүн бусадтай нэг хамтын үйлийг хийж амжилт гэдгийг бүтээдэг. Нэг хүн яагаад дангаар амжилтыг бүтээдэггүй?